Самбайцхан эрхэм мөндөд үзэгчтэй манай хаалгатай яриа нэвтрүүлгийн ээлжид дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаарын зочноор Дорногов аймгийн Арчилсан намын дарга Эрдэнэлтийн их жаргал оролцож байна. Зуршлаг сайхан уу? Сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна. Сайхан наадсан уу? Сайхан наадсан уу? Сайхан өргөн дэлгэр сайхан наадлаа. За. Энэ жил нутаг хуруураас элбэгтэй сайхан зам болж байна. Янзын сайхан бороод орсон байна. Тэгээд нутаг нугын талаар яриагаа эхлэхээр би таныг өрсөн. Юуны өмнө урилгыг мань хүлээж авсанд баярлалаа танд. За баярлалаа. Тийм тэгээд Дорногов аймгийн хөгжил цэцэглэлт за үүдээр орж ирэхэд тэ ерөөсөө илэрхийлэл болсон хаалганыхаа өмнө хоёлаа хаалгатай яриагаа ийхүү эхэлж байна. Тэгээд Дорны их говьс одоо Дорногов аймгийн Арчилсан намыг даргалаад явж байгаа Эрдэнэлтийн их жаргал гэдэг хүнээс яриагаа ингээд ийхүү эхэлж байна. Та манай үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулахгүй. За би Дорногов аймгийн Далан жаргалын сумын уугуул. За манай аав бол Дорногов аймгийн Далан жаргалын сумын байдаг. За ээж маань бол өргөн сумын. За би бол 10 нас хүртэл Далан жаргалын сумда төрж өсч. За 10 наснаасаа тэгээд Саншаантай ирж амьдарч. Өнөөдрийг хүртэл энэ торонд амьдарч байна. Арчилсан намын даргаар хэдэн оноос хойш? Намын даргаар бол үндсэндээ 2023 оны 11 сараас тамдад ажиллаж байгаа. Одоо 2 дахь жилиг орж байгаа тийм. Нутагтаа бол одоо эхнэр 5 хүүхдийн хамт одоо өөрийн хувийн аж ахуйгаа эрхлээд улс төрийн ажлаа эрхлээд ингээд ирж байна. Тэгээ та тэр ярианы сэдвэрээсээ бид нэр аймгийн хаалгыг ерөөсөө түүхийн тий тэгээд аймгийн хаалга ер нь нутаг хаалганы онцлог гэдэг чинь тухайн аймгийн одоо хилийн зэсийг тогтоож байгаа тий тэгээд тавтай морил гэж одоо угтж байна гэ Монгол хүн бол хувцаар нь угтаж ухаанаар нь үздэг гэдэг тэгэхээр нутаг хаалга бол бэлэгдэл өндөртэй юм байлээ. Та сайн шандын одоо Дорногов аймгийн нутаг хаалганы өөх төхөөс бидэнд хуваалцаач. За монголчууд эртнээсээ хүнтэй зочдоо хаалган дараа гарч иж угтж авдаг. Мөн хаалганаас ингэж үдж өгдөг тийм ээ. Ийм уламжлалтай. Тэгээ энэ хаалгын одоо түүхээс нь яривал 2011 онд Дорногов аймаг байгуулагдсан 80 жилийн төхөөсөн. За энэ 80 жилийн хүрээнд зохион байгуулах 80 бүтэц ажлын нэг ажил бол энэ цагаан хаалга байсан. За тэгээд тухайн үед бол манай гай дарга аймгийн цэцэр ажиллаж байсан. Тэгээ 80 жилийн бүтээн байгуулалтын ажлын эсүүдийг байгуулад тэгээ энэ хаалгыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж ясан түүхтэй. За тэгээд энэ бол хүндэтгэлийн хаалга. Зарим хүмүүс бол ариваа хаалга хилийн цэцнэрээ байх ёстой ч гэдэг юм уу янз бүрийн зүйл ярьдаг. Тэгээ хүний бодол өөр. Гэтэ энэ хаалганы хувьд бол хүндэтгэлийн Дорногов аймгийн хүндэтгэлийн хаалга гэж 80 жилийн одоо зориулж одоо байгуулсан. За монголчууд түрүү хэлсэнтэй хаалган дээр өгч үддэг. Дорноговчууд ч гэсэн одоо хүнтэй зочдоо бол энэ хаалган дээр ээж өгддөг. Энэ хаалган дээр үдж өгдөг. Ийм учиртай. Тэгээд анх энэ газрыг яагаад сонгосон бэ гэхээр энэ бол одоо Алтан ширээ сумын нутаг. Энд яг энэ байршлаа жолоочийн овоо гэж байсан. Одоо ч мөн байгаа. Тэгээд одоо эртээр үед аян замд явахдаа одоо аян замаа даатгадаг тийм ээ. Ирж ичихдээ одоо энэ сайхан овоондоо одоо ширэнж хүслэн даатгаж аян замаа даатгадаг ийм уламжлалтай бас учраас энэ газрыг ер нь сонгох зүйтэй байна гэж анх ажлаас ирж сонгоод одоо Саншин сумаас 18 км-т энэхүү хаалгыг барихаар ингэ сонгосон байдаг. За энэ хаалганы их зургийг бол манай Дорногов аймгийн одоо уугуул уран бүтээлч, зураач, уран баримлж, даваа гэж хүн эхийн зохиож одоо гаргаж өгсөн. Тэгээд 2011 онд чинь 126 сая төгрөгөөр босч байсан. Яг энэ Саншин гэдэг бол Дорногов гэдэг нэртэй байсан. Сүүлд одоо манай Саншин сумын өдөртүүд бас Саншиндийнхан одоо нутагт энэ ойрхон байгаа учраас Саншинд гэж нэрлэчихье гэдэг нэрлсэн юм шиг байгаа. 25 метрийн урттай, 14 метрийн өндөртэй ийм байгууламж. Тэгээ 80 жилийн ойд өрөөнд зохион байгуулж барьж байгуулсан. Тэгээ энэ бас манай тэр даваа гэж уран бүтээлч энэ хаалганы нээлтэнд ирээд за энэ хаалга Дорноговчууд ижи цагаан хаалга гэж нэрлэе. Ээж хүний сэтгэлээр ухтдаг, үддэг те. Ийм сайхан сүгөө өргөөд, өрөөлөө өргөөд ингээд мордуулдаг ийм сайхан хаалга байя. Тэгээ та бүхэн маань энэ хаалгыг маань ижи цагаан хаалга гэж нэрлэж байгаарэ гэж би захиж ийсэн. Тэгээ энэ сайхан хаалганы одоо яг Монгол хүн бэлгэрээ гэж ярьдаг тийм ээ. Энэ сайхан хаалга байгуулагдаад тэрнээс хойш бол Улаанбаатар говьсон бүрээс энэ замун үүд хүртэл энэ
одоо олон улсын тээврийн зочид тээврийн энэ сайхан зам бол бүр ажилтанд орсон байдаг. Энэ бас цаанаа бас учир бэлэгшэлтэй байна л гэж хардаг тий. Тэгээ одоо бол та бүхэн харсан бах тий энэ дээр манай нутгийн түмэн чи ерөөсөө л хүнтэй зочтой өгтөж байна. Хүнтэй зочтой үдэж байна. Ингээ харахгүй л орногчдод бол хүндэтгэлийн хүлээсэн тий. Ирсэн зочны одоо хүндэтгэлийн хүлээсэн хүлээж авсан ялгаагүй ингээд бие биенээ хүнтэй ухдаг ийм сайхан энергитэй ийм сайхан одоо бүтээн байгуул байгууламж гэж хардаг. Ийм учиртай юм хаалга байгаамаа. Тэгэхээр энэ хаалганы дээдлийн тэр дүрслэл одоо бид нар лого гэж хэлэх л байх л та тий. Гэхдээ дүрслэлийн талаар надад их ингээд динозавр л юм л та тий. Үлэг гөрвлийн дүрстэй. Энэ одоо зохиомж нь ямар байсан юм бэ? Бас л нөгөө 80 жилийн хүрээнд 90 Дорногов аймгийнхаа логог нэг одоо уралдаан зарлаад ингээд арай өөрөөр зохион байгуулалт яасан гэдэг юм санал санаачд гараад тэгээд нээлттэй ийм уралдаан зарлаад тэгээ энэ бол ардын зураач цэгмэдгой их нь гараад ирсэн. Тэгээд нэлээд олон бүтээл ирсэлтэй. Хоёуд ажлын хэсэг тэр сонгуулийн ажлын хэсэг ингээд ажиллаж байгаад цэгмэдгой энэ загварыг сонгосон. За гэнэ өнгөөр ялгаж харах юм бол ингээд дотор арга билэг цэнхэр одоо шаргал хоёр өнгө байгаа. За энэ гадна талын нэг нарны цэсэг шар гэж байгаа биз? Энэ бол нэг талаасаа одоо говь нутаг нар гэдэг утга харагдаж байгаа. Нөгөө талаасаа говь нутаг бас тэмээгээр зөрлөлдөг тийм ээ. Энд ингээд тойроод 14 тэмээ байгаа. За 14 тэмээ гэдэг нь 14 сумаа төлөөлөж байгаа. Ийм утгатай. За нөгөө талаасаа бол динозавр бол одоо говийнхны одоо энэ говь нутгаас их олдсон тийм ээ. Ялдрууд нь олдсон. Үг түүх нь бол энэ говь нутагтай илүү холбогддог учраас нутгийн одоо үүсэл гарвал онцлогтой холбогдож байгаа учраас динозаврын дүрсийг ингэж оруулж ирж тэгээ арга билэг одоо энэ оронж шаргал өнгө нь бол газар их буюу одоо энергийн төв гэж одоо төлөөлүүлж ингэж оруулж ясан ийм учиртай юм логог манай Дундуу аймгийн гаралтай гэдэг хаа манай ардын зураач цэгмэдгой маань нэг гаргаж тэгээд сонгож зориулах ажлын хэсэг энэ загварыг сонгож ингээд Дорногов аймгийн лого олж явж байгаа. Тэгээд хүмүүс бол их гоё одоо агуулгатай, их гоё дүрслэлтэй ийм лого байна л гэж хэлэх юм билээ. Тэгэхээр би ч бас гэж боддог. Ийм сайхан одоо ойлгомжтой их тодорхой бэлэгдлэн ч гэсэн өргөн байна шүү дээ. Тий, өргөн агуулгатай ийм лого мөн гэж боддог. Яг таны хэлхэл анзаарчлаа л энэ тойрсон 14 тэмээ байгаамаа гэд. Нэнийг харсан чи тэмээний бөхөр дүрсэлсэн байна тий. Тэр их нарийн учир агуулгатай байх гэдэг. Тэгээ одоо Дорногов аймгийн бас нэг та тодорхой хэмжээнд бас иргэдийн хуралд ажиллаж исэн тий тамган газарт ч байсан иргэд урлагийн төлөөлөгчөөр сонгогдоод ажиллаж исэний хувьд ер нь одоо чи ингээд ачаа тээврийн замын одоо хамгийн өндөр ачааллыг авдаг хамгийн олон машин дамжиж өнгөрч байгаа замын үе сайн шандын замаар тий. Тэгэхээр одоо энэ хаалгаар өнгөрч байгаа машин болгон одоо тээврийн машин болгон Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж байгаа учраас энэ хаалганы бэлэгдэл бол надад маш өргөн санагдаж байна. Тэгээд аймаг нутгийн хувьд ерөнхийдөө эдийн засгийн эргэлтийн байдал ер нь ямар байна? Та одоо энэ нутагт амьдарч байгаагийн хувьд дээрээс нь бас улс төрийн ажил эрхэлж байгаагийн хувьд мэдээж нь та үзүүлэлтүүд ямар ч байд юм бэл. Одоо Дорногов аймаг бол яг харахгүй одоо Монгол улстай тээвэр логистик хамгийн том төв. Ягаад тэгэхээр Монгол улсын экспорт импортын хамгийн том бомб бол замын бомб тийм ээ. Тэгээ одоо Улаанбаатар Сэлэнгээс замын үдийг алсан энэ авто зам бол ерөөсөө л Монгол улсын одоо хүн амын хэрэгцээг хангах, үнс болоод бусад ахын бүх хэрэгцээг тээвэрлэж байгаа хамгийн том одоо юу гэдэг хамгийн ач холбогдолтой ийм зам. Энэ эртнээсээ энэ Дорногов аймгийн энэ нутаг дэвсгэр бол торны зам буюу хуучин жин тээж ард иргэдийг хэрэгцээт бүтээгдэхүүн хангадаг ийм л олон жилийн уламж төвхтэй ийм нутаг. Тэгээ энэ агуулгаараа бол Дорногов бол яхаарахгүй тээвэрлэж байгаа хамгийн том төв. Энэгээр одоо олон аж ахуйнаж олон иргэд бас амжиргаагаа залгуулж олон томондоо үйлчилж байгаа юм газраа. Ер нь бол Дорногов аймгийн хөгжлийн бас нэг гол толгор бол тээвэрлэж байна. За нөгөө нэг гол толгор бас уул уурхай байж байна. За нөгөө хамгийн чухал одоо бидний хөгжүүлэх ёстой нэг салбар бол аялал жуулчлал байж байна. Ягаад тэгэхээр Дорногов аймгийн Саншанд өргөн Улаанбаатархаас өмнө хамарсан энэ хамрын эдийн тойрсон бүтээн байгуулалт бол яагарахгүй монголчуудын дэдвэргүй одоо дэлхийн дахины буддын соёлтой улааны шашин буюу оюун утгын энэ бүтээл төрөлийг шимтэн сонирхдог судалдаг энэ усуудын заавал ирж үздэг ийм газар.
За миний одоо хуучин мэдж байгаа тоогоор бол жилдээ 130-40 мянган жуулчин. Түүн дотроо бол 70-80% нь бараг дотоодын жуулчд ирдэг. Тэгээ хүслийн хайрхан тийм ээ хамрын энергийн төвгүүд ингэж ирдэг. Сайхан сэтгэл санаа нь ариусдаг. Ийм сайхан нутаг бол манай энэ Дорногов аймаг хамрын байгаа. Тэгээд аял жуулчлал юм бол яхаарахгүй том одоо өгч боломж тийм бүс нутаг. Зам тээврээс гална тий. Тээврээс нөгөө альва улс орон олон жилийн явсан тууштай доктортой хөгжихийн тулд бол олон тулгуур тавьчих хэрэгтэй. Аль нэгэн дээр болох гэдэг. Тэгэхээр энэ тулгуур бол сая нэрлэж байгаа гурван тулгуур хамгийн чухал гурван тулгуур байгаа гэж харж байгаа. Тэгээ одоо экспортын бас нэлийн томоохон бомб гэж ажиллахаар ханг бомб бас тийм. Ер нь таны хэлдэг зөв л доо. Дорногов шууд яахаарахгүй тээвэр. Уулуурхаан тээврээ хийж гэн. Одоо дотоодын ачаа тээврээ хийж гэн. Энэ бүх зүйл бол одоо Дорногов эдийн засгийн болж байгаа. Нийт одоо манай Монгол улсын импортоор орж иж бараг бүтээгдэхүүн 70% замын үе бомбтоор бас нэвтрээд байгаа тий. Тэр нутаг орны одоо тэр томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болоод тэнд нэгээд гар бие оролцоод та бас өөрөө хувийн бизнес эрхэлдэг тий нутаг орондоо. Одоогоор та ямар бизнес эрхэлж байна. Эжээдээс дотооддоо нэлээд аймгийнхаа хөгжилд бол хөдөлмөр эрхлэн, бизнес эрхлэн гэдэг бол маш том дэмжлэг мөн шүү дээ. Одоо хөвгөний хийж чадах тий. Та одоогоор юу хийж байна аймаг орнот та? За яг одоо яг хийсэн бизнесээр ярих юм бол олон зүйлүүд байна. Тэгэхээр анхнаасаа бол би чинь Дорноговд анх удаа их үдэ гар утсан. Одоо нөгөө хоёрыг холддог. За цахилгаан одоо харилцаа холбооны хэрэгсэл бол гар утсан шүү дээ тийм. Анх 2002 оноос л Дорноговд гар утсыг олон нийлүүлэхийн ажлаар миний анхны бизнесээр эхэлж ирсэн. Тэгээ яг ер нь ноён утгын нутаг гэдэг агуулгыг би маш их боддог. Энэ нутагт бас ингээд энэ төрж өссөндөө бахархдаг. Нөгөө талаараа бол би бол энэ нутагтаа тодорхой одоо сайн зүйлийг хийх үүрэгтэй хүн гэж ойлгодог. Тийм учраас ноён утгын нутаг бол оюунлаг ард түмтэй байх хэрэгтэй гэдэг үүднээс энэ соёлын салбарт бас нэлээд бизнесүүдтэй ажиллаж ажилласан. За одоо уламжийн чанар бичиг иргэний дэлгүүр, уламжийн чанар номын дэлгүүр. За тэгээ нөгөө гар усны одоо бизнес маань өргөжөө цахилгаан бараа тавилга гээд бас явж илаа. Тэгээ одоо бол бас кофе шоп гэдэг энержи нэртэй кофе шоп бас нэг шин соёлыг төлөвшүүлчихье гэдэг агуулгаар ингээд бизнесүүд ингээд чиглүүл явж байгаа. Энэ бол одоо дэлхийг илэрхийлж байгаа. Усыг илэрхийлж байгаа ийм ойлголт. За энэ дотрийн шаргал хэсэг бол газрыг илэрхийлж байгаа юм ойлголт. За энэ дунд нь ийм нэг хар хөх байгааз. Энэ хар хөх бол нөгөө бүр нөгөө огторгуй ертөнцийн бүр цаад одоо ингээ тэгээ ерөөсөө ингээ нийтдээ бол энэ орчлын ертөнцийг бүгдийг батаасан. Тэгээ дунд нь үлэмжийн чанар гэж бичсэн бол энэ үлэмжийн чанар өөр бүтээл бол ийм агуу бүтээл гэдгийг ингэж оруулж өгч байгаа. Инхээр анх яагаад нэг кофе шоп нэ гэж бодсон юм? Яг зөвхөн нэг талаасаа бизнес, нөгөө талаасаа ч одоо кофений соёл гэдэг чинь Монголд гоё нэвтрээд ирчлээ тий. Яхаарахгүй нөгөө нийгмийнхээ янз бүрийн юмэг дагаад кофе уух хэрэглээ бол өсөж штэ. Нөгөө талаас яхаарахгүй кофе өөрөө хүнийг бас сэргээдэг, эрчүүч өгдөг тий. Бас нэг гоё тийм том соёл болцсон. Тиймээс орон дотоо бас энэ соёлыг нэвтрүүлвэл бас зүгээр юм байна гэх тий. Ингээд анх эхэлсэн. Нөгөө талдаа бол энэ нөгөө одоо аялал жуулчлал гэдэг юм уу одоо энэ манайх чинь одоо хүн хэрж штэ одоо нутгаас хүмүүс ирж байна. Тэгээ энд байхад одоо жишээ нь тэр хүмүүс чи ирээд л одоо суухад энэ одоо кофегоо унгаа энэ нутгийн талаар мэдээлэл авдаг. Тэ бас харж бахархдаг. Ийм байхын зүйтэй юм ба гэж бодоод бас энерги гэдэг энергийн төвөөрөө бас одоо сойрлж нэрлээд тэгээ эндээ бас аль болох нутгийнхаа онцлогыг ингэж шингээхийг оролцсон. Манай Дорноговт ирж байгаа хүн бол энергийн төвөг зорж ирдэ шүү дээ. Хүслийг бол энергийн төвөг зорж ирдэг. Тэгээ манай кофе шоп бол энерги гэж нэрлсэн. Бас гэрийнхэнтэй ярилцж хаад ер нь нутгийнхаа энэ онцлогийг харуулсан юм аа энэ кофе шоптой байршуулъя гэдэг. Тэгээ энергийн төвийг одоо ингээд манай нутгийн бас зураач Халзангуй гэж мундаг зураач байдаг. Энэ Халзангуйдаа захиалж энэ зургийг бас зурулсан. Одоо Шамблын орон буюу энергийн төв. Одоо
хүн болгоны мэддэг болсон гэдэг тий. Өмнө нь нас та нөгөө ярьж ирсэн шүү дээ. Би анхны бизнес өгнө ингээ гар утсаасаар хагаад дунд нь ингээд өөрчлөгдөөд бас нэг цаг үеэ мэдэрсний тийм бизнесмен хүний нэг тийм онцлог тань ярианаас надад харагдаад идэг байхгүй. Тэгээд анхны бизнесийнхаа гарааг эхэлжсэн түүхээ таваалцаач. Надад түүх маш сонирхолтой санагдсан. 2002 онд манай том охин төрөөд тэгээд үндсэндээ Улаанбаатар хотод нэг хэдэн жил оюутан байгаа тэгээд ирсэн. Ер нь яг нэг тугай үеийн залуу гэр бол ойлгомжтой тий хатад амьдрахад одоо тийм хүндрэлтэй суц нутагтаа ирээд тэгээ бизнес эхлэегээл. Ер нь яг би хятад сурж байхдаа бол тодорхой хэмжээний хятад хэлтэй тэгээд тухайн одоо нутаг орны юм судлаа шүү дээ. Тэгээд тухайн үед яг харахгүй Монголын хөгжлөөс түрүүнд талхаж яасан хятадын хөгжил бол тодорхой. Тэгээд янз бүрийн юм цахилгаан хэрэгсэл бол анхаарал татна. Гой юм гарна тэгээд багсгаар ингээ оюутан байхдаа ингээ ганц нэгээр авчираад бас нэг худалдаа арилжаа хийждэг. Тэгээд ерөөс хамгийн түрүүнд бодсон юм тухайн үед яг л гар утас дэлгэрч байсан. Тэгээд нутагтаа ирэнгүүтээ хамгийн түрүүнд гар утасны бизнес эрхлэе гэж гэр бүлээрээ ингээд орсон. Тэгээд үнэхээр гар утас бол тухайн үед бол бас л дотроо бол бахархаж байдаг шүү дээ. Би чинь ингээд нутагтаа ингээд харилцаа холбооны хэрэгсэл бас нэг хөгжлийн нэг үзүүлэлт шүү дээ. Тухайн орнотын хэдэн хүн гар утас барьж байна гэдэг чинь ерөөсөө тухайн орнотыг бас нэг харуулна шүү дээ. Тэр агуулгаар нь бол тэр гар утасны бизнес бол их гоё одоо бизнес. Тэгээд аж ахуйн хувьд бол бас бидний бас нэлээд тийм хөгжүүлж, дэвжүүлж одоо юу гэдгийг өөр хөвгтөд өс хөвгтөж их тэр боломж болгосон бизнес. Утасны ихэ гэдэг. Тийм, утасны ихэ гэдэг их ярьдаг байсан. Алтан говийн ихэ гэл. Яхаа зүгээр хүн гэдэг чинь нөгөө амьдралд энгийн ерөөсөө л нэг тийм байж болох бүхнээ хийгээл явах хэрэгтэй тийм учраас би бол одоо хийсэн бүх ажлаараа бахархдаг. Яагаад тэгэхээр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бодож төлөвлөж зорж тэмүүс ажиллаа хийгээд ард нь гарахад амжилттай ч амжилтгүй ч өөрийнхөө бодол судлаар явсан юм их сайхан санагддаг. Ядчил нөх хэнийг буруутгах шаардлага үүсэх тий. Тэгээд яахыг бас нөгөө Ухаанд сурч ирснийг бас хэр бариг юмс мэдэхгүй байх те. Одоо Ухааныг бол бид нар бараг нэг ковид гарч ирсэн алилгүй мэдээд ах шиг байгаа. Тэгээд Ухаан хотод суралцсан түүхээсээ даваалцаж энэ говьд ингээд бүтэн 10 жил сурцсан те. Тэгээ ингээд говьоос цаашаага ингээд хятад улсыг зориод тэр тэнд бүр Ухаан хотод бас нарийн нэрлэлээр сурцсан байгаа даа шүү дээ. Эдийн засгийн чиглэлээр сурсан. Тэг би бол хятад хэлний чиглэлээр ер нь яг түүхний ярил их урт түүх болно. Анх би Удаач их сургуулийн инженери эдийн засгийн анги сурч байсан. Нэгдүгээр курс төгсөх алдад тэнхимэс дуудсан. Тэгээд за чи сурлагаараа эхний нэг ч гэсэн манай тэнхимтэй. Тэгээд эхний 3-т орсон хүүхдүүд гадаадын конкурст оролцох эрх олгож байгаамаа. Тэгээд чи энэ одоо хятадын юм конкурс залгацаа энд оролцоо гэсэн. Тэгээд тэнд оролцсон чинь бас 26 хүүхдээс нэг ч ихсэн. Тэгээ хятад ер нь бол би ойжуулалтын инженер гэдэг мэргэжтэй сурахаар хуваар авсан. Тэгээ нэг жил хэлний хөтөлбөрийг очсон чинь мэргэж салгадад хэл болцсон байсан. Тухайн үед янз бүрийн асуудал яригддаг. Тэгээ яа тэгээд миний гол одоо зурхдаг юм бол тэр 98 9 он ч бол үнэхээр одоо бид нар ч гадаад зах зээлд тийм нээлттэй биш те. Ийм үед бол гадаад оронд очиж сурна гэдэг үнэхээр хүн одоо барагтаа онд олдохгүй сайхан тийм завшаан байлаа. Тэгээд Ухаан хот бол хятадын маш том үйлдвэрлэлийн хот тийм ээ. Хөх мурун урсдаг. Тэгээд ер нь Европын хөгжил бас нэлээд тийшээ гүн шингэсэн ийм гоё нутаг. Тэгээд тэндээс юу харсан гэхээр нөгөө өөрөө чи сайн хэллээ шүү дээ. Говь нутгийн нэг хөдөөний бороо гэнт тийм сайхан хөгжилтэй ийм газар очиод харах болно гэхээр үнийг бол нээд юм байлээ. Яагаад ингэж Монгол улс хөгж болохгүй гэж яагаад би өөрийгөө хөгж болохгүй гэж ингэж бодол төрж бас нэг ер нь тэгэл дараа чи хийсэн бүх ажил бол тэндээс улбаатай. Нүд нээгдэнэ гэсэн үг шүү дээ тийм л. Тэгээ ер нь бол одоо монголчууд аль болох хадагшаа нүд нээж бусдаа суралцж тий. Тэгээ улс орны хөгжлийн талаас тэр сайхан туршлагуудаас нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж бодсон. Энэ номын дэлгүүр ер нь бол 2007 онд анх нээжсэн. Тэгээд нээсэн шалтгаан бол яг хаа одоо дорн овч ноёо утгаараа угалж штэ тий. Тэгээ оюунлаг дорн овчууд гэдээ бас хүн болго ярьдаг. Ер нь бол оюунлаг байх ёстой гэдэг шаардлага ба штэ. Бид нар ноёо утгаараа бахархаад л.
Тэр хүний тэр үдэл санаа тий авиасын ундрах тэр одоо юу гэдэг нь хүүхдийн татсан моцсон байгуулах гэл тэр хоёудаа бол стад босрлыг бол маш их дэмждэг юм байлаа шүү дээ. Тэгэхээр дорногийнхан бол ер нь оюунлаг байх хэвээр гэдэг тийм. Зүгээр нэг бахархааддаг биш тий. Зүгээр л нөгөө зохиолтол бишрээд байдаг биш. Тэрийг өвлж уламжилж тэгээ түүгээрээ дамжуулаад оюунлаг ард хүн болох хэрэгтэй гэдэг ийм зорилгодоор үндэслээд ямар ч номын дэлгүүр бол дорногт байх хэрэгтэй гэж үзэж анх байгуулж исэн. За нөгөө нэг асуудал нь юу гэхээр одоо чин 90-ад онд бол манай үеийн ном их уншдаг байсан. Одоо тухайн янз бүрийн арамаанууд те ингээ уншдаг. Тэгээд тухайн үед бас ном их ховор. Тэгээд дамжуулаад уншдаг те. Тэр цэцмаа хүмүүс их шинтдэг байсан юм шиг. Тэгээд яг арай том болсон хойноо бол за ер нь бол энэ хүүхдүүд ном уншвал очиод авдаг газар нь бэлэн байх хэрэгтэй юм байна. Тухайн үед тийм байхгүй л шүү дээ. Номын сондог цөөхөн тоогоор байж идэг тий. Тэгээд дамжуулаад олдсон муутай. За яг номын худалдаа тухайн үед бол тийм айхтарг болсон байсан. Тэгэхээр энэ цаг үед бол за нөгөө оюунлаг ард хүн болохын тулд нөгөө очиод аваад уншдаг шин соргог ном бүтээлүүд нь байдаг, бэлэн байдаг хэвчээ гэдэг ийм л зорилгоор энэ дэлгүүрийг анх байгуулад тэгээд анх одоо бид нар гэр бүлээрээ л байгуулж байгаа юм л тэгээд өргөжүүлээд 2011 онд одоо ингээд оюун ухааны тоглоом, энэ ном тэгээ бүх төрлийн хөгжмийн зэмсэг энэ төр ингээд хүний хөгжлийн дэлгүүр гэж нэрлээд ингээд явж байгаад одоо бол ерөнхийдөө оюун ухааны тоглоом, ном бүтээл рүүгээ ороод манай энэ ихч ажлууд явдаг. Одоо харахны та бас одоо яг тэр залуучуудын яг дорногын байгууллагыг олон жил өдөрцөн тий. Минийдээ санаж байгаагаар ямар ч хэсэн л би бол Эрдэнэлтийн их сургууль гэдэг нэр залуучуудын албаны самбар дээрээс анхаарч ирснийг бол сандгийн. Тэр залуучуудын байгууллагт 9 түүхээсээ ер нь ягаад тэр залуучуудын байгууллагт 9 нэг бодсон сансан ч юм уу тийм нэг чин сэтгэлийн хүнд нэг зорьсон байдаг болол нэг тодорхой байгууллагыг сонгодог штеп. Таны түүх ямар байсан бэ? Яа, залуучуудын байгууллага би чинь 29 дээд залуучуудын байгууллагад ингээ ажиллаж гэдэг санал ирээд тэгээд ажилласан. Тэгээд тухайн үед би өөрөө залуу гэрбэл тий. Тэгээд ийм шинэхэн бизнес эрхэлсэн. Төрийн албанд бас тодорхой ажиллаад эхэлсэн. Ингээ байж хата юу илүү харсан гэхээр энэ залуу гэрүүлийг дэмжих, залуучуудыг хөгжүүлэх, залуучуудын оролцоог дэмжих, залуучууд нь нутаг орноо хөгжүүлэх ийм одоо шаардлага их байгаа юм байна гэдэг. Тэгээ энэ залуучдын байгууллагад дамжуулаад залуучууд нэгдээд тэр нутаг орондоо олон зүйлийг хийж болох юм байна. Залуучууд тийм урам зориг нөх хөстэй юм байна гэж бодож залуучдын байгууллагыг анх одоо удирдалцаад ингээд хамтраад яваад одоо би чи яг залуучдын байгууллага 10 жил болсон. Гар утасны инкэ гэдэг ардаа орж ирсэн залуучдын албаны инкэ чарал гэдэг тийм нэр бас холбогдсон тий. Тэгээд үнэхээр одоо Монгол манай дорног ихгүй л да Монгол улсын хэмжээнд одоо хөгжлийн цонхой гэж ярьдаг залуу насны одоо тэр одоо залуучуудын эзлэх бол өндөр байгаа энэ цаг үед бол улсаар хөгждөг юм байна л. Тэгээ энэ цаг үед нь бол залуучууд оролцоог нэмэгдэх хэрэгтэй байна гэж харж тэгээд нийгэм чиглэсэн залуучуудыг хөгжүүлэх урам өгөх ихтгэл нэмэх чиглэлээр бол их ажлыг зохион байгуулъя гэж одоо хамт олонтойгоо ярилцаад олон ажлыг хийж байсан. Би бол түүгээр маш их бахархдаг. Нөгөө талаасаа энэ олон түмний төлөө олон нийтийн ажлын оролцоо нь бол өөрөөсөө маш их юм сурдаг. Маш их туршлага олж авдаг тий. Түүгээрээ дамжаа дараагийн үйл ажиллагаанд бас их амжилттай байдаг гэдэг юм. Ийм зүйл байдаг учраас би залуучдын албанд ажиллаж яснараа маш их бахархдаг юм аа тэгээд одоо надтай хамтарч ажиллаж байсан олон залуучууд бол тэндээс олсон туршлага, тэндээс олсон ихтгэл янз бүрийн зүйлээр одоо урамшаад олон салбарт ажиллаж байна. Аль нам улс төрийн байгууллагад ажиллаж байна. Тэгээд нэг талаасаа бол тэнд одоо олон түмний төлөө ямар нэгэн одоо хэн нэгний шалтгаан биш тий. Өөрийн сайн дураар ямар нэгэн одоо цалин хөлсгүйгээр ингээд явж ийсэн бол их юм сурдаг. Тэр нь ч гэсэн одоо энэ уран-бүтээний хөгжил бас новиноор олж байгаа гэж бахархаж явдаг тэр өөр бол. Тэгээд залуучуудын албанд байхдаа хийж ирж байсан ажлууд нь одоо ч гэсэн ингээ үргэлжлээд явдаг гэдэг залуучдын албаны ерөнхийлөгчөөс бас сонсч ирсэн нэ. Тантай ярилцлага хийхэд бол би асуусан. Тэгээд арчилсан намыг сонгосон нь бас өөрөө яг залуучдын байгууллагатай холбоотой байсан уу? Бас яагаад ингэж одоо миний бодлоор бол ямар нэгэн холбоо ч юм уу тэр төрийн басны ажлыг хийн гэдэг нь өөрөөсөө гадна
бусдыг боддог, өөрөөсөө халиад нийгмийн асуудалд анхаардаг хүмүүсийн бас нэг сонгодог зам юм шиг санагддаг л та. Тэгээд ягаад ардчилсан намыг сонгоч уу? Ардчилсан намыг одоо үзэл баримтлал талаас нь тэг хэрхэн тодорхойлж байна? Одоо ингээд энэ цаг хугацааны дараа эргээд харах нь. Түрүү ярьсан дээр хэлэхэд нэмж хэлэхэд бол үндсэндээ нэг 5 6 жил бизнес хийгээд одоо тухайн үед жоох хөөгээд ерөнхийдөө бол бас нэг орон сууцтай машин унаатай одоо тэгэхээр бас боддгийм бил. Гэхдээ яхаа би ч яхаа болж байна. Ер нь бусдад энэ яаж боломж туслах боломж байна уу те гэж бодогдоод ер нь тэгэл тэр төрийн бас байгууллага орсон. За яхаа ардчилсан намыг сонгосон тухайд бол үдл санаан дээр нэлээд их фокуслсон. Яагаад тэгэхээр нөгөө би өөрөө хувийн бизнес хийгээд энэ хувийн одоо бизнесийг дэмждэг иргэдээ баян байлгах дээр одоо бүх үдл санаа сур философи нь явж байгаа энэ нам бол яа харахгүй улс оронд хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгээ хойшлон өгдсөн иргэдэн баян болчихсон үг хэлээ чөлөөтэй хэлж болдог тий алдаа оноогоо засчулдаг ийм үзэл баримт дүрм журамтай ийм нам бол яа харахгүй Монгол бас хэрэгтэй байна гэдэг. Нөгөө түрүү хэлсэн тэр гадны хөгжлийг хараад тийм хөгжүүлж болох нам бол арсан нам байна гэж харж л тохой дарсны мөн сонгоод хэдэн онд тэндээ бол 2007 онд хэлчихсэн. Тэгээд тэрэндээ тууштай явж байгаа. Энэ яг хөө тэгээд альва хүн ч гэсэн нөгөө мөлхөж жагаад алхад сураад гүйд сурдаг шиг энэ арсан нам ч гэсэн одоо энэ түүхэн хөгжлийн 35 жил явах сонд бол бүх зүйлийг үзээд одоо л нэг сайхан төлөвшөж байгаа гэж харж байгаа. Тэрнээ ч гэсэн одоо хувь нэмрээ оруулаад явах хэрэгтэй гэдэг үгнээс. Одоо өөртөө бол би энэ бүх зарчим дээрээ бүх үнцүүл дээрээ үнж явж байгаа гэж боддог тийм. Тэгээд яг бид хэдийн хувьд одоо ингээ харах нэ тий одоо чинь хөндлөнгийнүүдээр харахад ардчилсан намдаас алдаатай жилүүдч байлаа, онсон жилүүдч байлаа тий 2012 оны их хурлын сонгуулийн үр дүн тэгээд дагаад нэг орон нутгийн сонгуулиудын үр дүн чинь бол нэлээ ардчилсан нам бол одоо өөрсдийнх нь хэлдгээр бол ажилгүй болох хэмжээнд тий одоо засгийн эрхийг бол алдах үе байлаа. Эргээд бас нэг эмхлэгт гэр тэр 16 оноос хойш нэг 24 оны хүртэл 8 жил бас нэг ороо босгоо явж байхын цаг хугацаанд та бас яг түүний өмнөх нэг 2 жил Дорноговь аймгийн ардчилсан намыг толгойлоод явж исэн. Тэгэхээр энэ хугацаанд одоо намыг толгойлох хэр хүнд байсан тэр хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн даван тоосны тийм тань сэтгэл ой тоонд ч үлдсэн дурсамжуулаас хаваалцал. Одоо л бид нар дурсамж гэж ярих хөлтэй нэг болоод өнгөрсөн юм чи. Яг мэдээж алдаж болно. Тэгээ алдаанаас сурах систем гэж ойлгосон. Тэр алдааг давтах болохгүй тийм ээ. За институт болох ёстой тий байгууллага болох ёстой. Тэгээд тэр үзэл санаа зорилго төлөвлөгөөнд хүрэхийн тулд ажиллах ёстой тийм ээ. Тийм учраас тэр чиглэлээр л илүү анхаарч ажиллаж байгаа. Мэдээж хүндрэл хүчил бол зөндөл байна шүү дээ. Тэр хүндрэлгүй, сорилтгүй аливаа ажил гэж байхгүй. Тийм учраас яг бүхнийг болгохын төлөө явна. За байж болох дээд түвшинд одоо шахаад өөрийгөө дайшлаад бусдыгаа дайшлаад ингээл явсалдаа тэгэхээр яг улс төрийн намын одоо зорилго бол мэдээж төрийн сонгуульд амжилттай оролцох тийм ээ. Тэгээ мэдээж зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэн бас тэр зорилгодоо хүрэхтэй байж болох тэр зөв зарчмууд дээр л зогсож ажиллаж яваа л гэж боддог өөрийгөө бол мэдээж тэгээ дараагийн том зорилгууд байгаа. Таастай саяарандаас онцолж штэ хүүхний хөгжил дээр ингээд анхаарал явж байна гэд өмнөөс бид хоёрын яриандас дуртагдсан тийм янз бүрийн холбоотын ажил явж исэн. Жишээ нь одоо тэр хүүхний хөгжил рүү чиглэсэн олон ажил хийдэг гэл ялангуяа Дорноговчд бол төлөв мэдэх байх. Гэтэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид бол төдийлэн сайн мэдэхгүй байгаа. Та ер нь өөрийнхөө хийжсэн одоо тэр хүүхний хөгжил чиглэсэн төрөөмс байгуулалт төсөл хөтөлбөрүүдийн талаар бид нарт дэлгэрэнгээр өгөхгүй юмас сонирхолтой байж магадгүй. За бүс нутгийн аймаг нутгийн хөгжлийн нэг үзүүлэлт хүний хөгжлөөр бол хэмжигдэж штэ. Тэр хүмүүс нь хэр босролтой байна, хэр мэдлэгтэй байна, хэр туршлагатай байна, хэр зөв хандлагатай гэдэг шалтгаан улс орон хөгжинэ. За 2012 онд даамын холбоо гэж байгууллагыг байгуулж ирсэн юм а бид нар одоо бүрлэж болсон өвгөн багш тэгээ манай найз дашт болгон цэн даюуш тэгээд жавхлан дуус гэдэг бид нар даамын холбоо байхын зүйтэй юм байна гэдэг. Тэгээд тэрүүгээр юуг бүтээхийг зорьсон байхээр оюуны спортыг бас хүн болгоно бид нэлээ тийм ээ. Хүүхдийг тийм сууд сургадаг, төвчээртэй болгодог. Дээрээс нь хэд хэдэн нүүдлийг ингээд харж бодоод ирэхээр
оюуны зургал буюу одоо альва юмыг задлан шинжилж хэд хэдэн одоо юмны дарааллыг олж харж чаддаг болдог. Тэр нь бас амьдрал дээр хэрэг болдог. Түүгээрээ дамжаад бас альва ажил дээр бас илүү амжилт гарах боломжтой гэж үзээд энэ даамын спортыг хөгжүүлээгээд за дээрэс нь яг шууд харагдах нэг үр дүн юу гэх юм тухайд Азийн одоо тэмцээнүүд оролцоод манайхаа олон медаль авсан байсан. Дэлхийн медальтантай болго хэдүүлээ гэж зорилт тавиад дэлхийн одоо аврах шалруу тэмцээнүүдэд оролцуулах энэ ажлуудыг зохион байгуулад анхны бас дэлхийн медальтан бол тэр инколтын хөслөн гэж охин болж ирсэн. Тэгээд түүний дараа бол олон хүмүүс дэлхийд медаль авсан л та. Яг тэр гол үр дүн юу гэхээр оюуны спортыг дэмжснээрээ хүүхдүүд оюуны спортоор хичээллээд дараа дараагийнхаа одоо юу гэдэг те заавал өнөө маргааштай биш. Насан туршид боловсрол эзэмшээд ажлын байранд гарахад бол бас арай л өөр хандлагатай болдог гэж хардаг тий. Тэрс нь олон талын чадвар нь юмыг харах үзэж хэлж байна тий. Тэгээд одоо бол оюуны зургал mind mapping гэж ярьдэн шүү дээ. Оюуны зургал хийд тэр шатар даамаар хичээлсэн хүүхдүүд бол оюуны зургалыг хийж чаддаг. Яг эндээ төсөөлөл дараагийн юм ийм байх нь гэдэг ингээд юмыг бол задлан шилжүүлж байгаа тоглоом учраас тий. Дараагийн нэг бидний ярилцлагыг хийсэн зүйл бол хөнгөн атлетикийн холбоо гэж байгууллагыг байгуулсан л та. Тэгээд хөнгөн атлетик спорт бол бүх спортын хатаан гэж яригддаг. Тэгээд одоо хөнгөн атлетик олон төрөлтэй шүү дээ. Гүйдэг, хараадаг, үсэрдэг тийм ээ янз бүрийн төрөл бий. Тэгээд энүүгээр дамжуулаад хүүхдүүдийн зөв баас нь зөв техниктэй спортын зөв суурьтай тэгэхээр янз бүрийн одоо техникүүдийн зөв эзэмшээд ирэх юм бол дараагийн спортын маш том суурь нь болж байдаг тийм. Сагсан бөмбөгч бай, волейболч бай тийм. Одоо янз бүрийн бүх спортын суурьнд яхаарахгүй тэр хөнгөн атлет болж өгдөг. Тэгээд хэдүүлээ одоо манай тэр тулга гай залууга нийлээд ерөөсөө хэдүүлээ хөнгөн атлетик хөгжүүлье. Гүйлтээр дамжуулаад тэгээд тэр спортын тэр гол техникүүдээр дамжуулаад дараачийн спортын одоо дурногоо бас гарах альтернативыг төрүүлэхэд бас их чухал юм байна л гэж бодож тухайд бол хийжсэн. Яг сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа тасраад тасалдаад гэх юм уу ингээд одоо бол одоо өөрийн санаачлаараа олон залуучууд нийлээд одоо идэвхтэй хөдөлгөөний талаар нь гүйлт бол одоо эрүүл мэндийн хамгийн чухал хэлбэр юмаа гэдэг талаас нь хүмүүс нэлээд яаж ажиллаж одоо гүйж байна. Шандран ингээд гоё клуб байгуулагдсан хүмүүс ингээд идэвхтэй хөдөлгөөн хийгээд олон улсын янз бүрийн тэмцээн оролдонд оролцоод үнэхээр амжилттай. Дээрээс нь энэ чинь гол нь гүйж байгаа гэдэг агуулгаараа хүмүүс хараад бас өөрч ингэж гүйж болох юм байна, ингэж эргүүлж болох юм байна гэдэг ийм агуулгаар олон хүмүүс нэгдэж байгаа надад сайхан санагдаж байгаа. Яг ер нь бол тийм зорилго нь бол тийм л байсан. Тэр нөх хүүхний хөгжил гэдгийг харах юм бол тэ спорт буюу бие махбод дээрэс нь оюун, тарих оюун тэ тарнаас түрүүн дурдсан хүмүүжил өөрөө чухалаа гэдэг нэг юм цогц байдлаар таны тодорхойлтнаас ингэ хийж байгаа зүйлтэнээс холбогдчихл байна л та. Тэгээ өөр одоо хүүхэд багчуудад чиглэсэн нэг ийм юм хийчихсэн даа гэсэн тийм зорилт танд байдаг байна. Санааны бүртгэнд нэг юм байдаг шүү дээ. Одоо тэгэл ерөөсөө системтэйгээр хүүхдүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэр хөгжих боломжийг бий болгох хэрэгтэй. Эрүүл аж төрөх тэр орчныг бий болгох хэрэгтэй тийм ээ. Одоо ингэдэж шүү дээ. Одоо хүний хүчээр ингээд сурах гайхаар болдгоо тий. Хүн өөрөө би ястаа сурах хэрэгтэй юм байна гэд ингээд хандлага өөрчлөлт явуулахаар шал өөр байдаг тий. Өөрөө хүмсэлж тий. Мөхцөлийг бий болгоод тэр орчныг бий болгоод ингээд хол монголчууд өөрснөө авьяастай тийм ээ. Тийм учраас хөгжих боломжтой гэж харах. Тэр бол тэгээд мэдээж төрийн бодлого тодорхой юм суух хэрэгтэй шүү дээ. Тийг одоо юу нь болж байна, юу нь болохгүй байна. Юуг нь яаж одоо өөрчлөл болох уу гэдэг ч юм уу бас төрийн холбогдох хүмүүс нь харж анзаардаг баг. Гэтэ эцсийн дүндээ бол хүүхдүүд эрүүл саруулах хэрэгтэй, босралтай болох хэрэгтэй, тийм ээ. Нутгаар нь хөгжих хэрэгтэй ийм юм байна шүү дээ. Мэдээж хүүхд хөгжижээс тухайн орон нутгийн хүний хөгжил нөө цогц хөгжил гэдэг юм яригдсан тий. Тэгээ таны түрүүн бас хаалганы дээр гэж ярьсан тэр нөө олон тулгууртаар хөгжих хэрэгтэй гэдэг нэг тулгуур нь бас өөрөө магадгүй тухайн бүс нутгийн иргэдийн чадах буюу хөгжлийн асуудал байж болохоор харагдчих. Тэр нөгөө олон тулгуурыг хөгжүүлж авчих хүмүүс нь хүний хөгжилтэй холбоотой шүү тийм ээ. Тэгээ одоо цаашдаа одоо танд ингээд зорж байгаа хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ямар ажлууд байна. Гэтэ энэ нөгөө нэг заавал нөгөө ажил дээр биш те. Тэгээ нэг би ийм юм сурандаа. Ингэндээ одоо нэг ийм шинэ юм ингэж өөртөө хөвшүүлнэ гэдэг. Одоо хааштай л хойлоо хөөхний хөгжлийн талаар ярьж байгаа болохоор бас нэг танд тийм хөгжлийн тал дээр харж байгаа.
ерөөс тасралтгүй суралцт юм билээ шүү дээ. Яагаад нийгэм байнга өөрчлөгдөж байгаа. Өчтөрийн сурсан юм маргааш үнэндээ баг өөрчлөгдөж идэв шүү дээ ингээд. Нийгмийн хөгжлөөс шалтгаалаад байгаль зүйгээрээ өөрчлөж байд юм уу те. Энэ янз бүрийн юмас өөрчлөгдөж. Тэгэхээр хүн бол тасралтгүй суралцах ёстой л гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр одоо цаг үеийнхээ бүхэл юм суралцахаа хичээж байна. Ер нь бол хувийн жижиг чадварууд ер нь л тэг хүн сурах юм унтахгүй шүү дээ. Тэ бусдаа суралцах, өөрөө бас сурах юм их байдаг те. Тэгэхээр энэ юм л суралцж байна. Тэ нэг их би нэг аймгийн намын гишүүдээс асуухаар манай их жаргалтаар бол уншигтүүлэн зөөлөнхөө гэхдээ алсын араатай удирдахч гэдэг талаас нь бас нэлээд тодорхойлт юм бэлээ. Тэгээ бас тэр тухайн цаг үед бас ингээм хамт байсан намын одоо бид нар л журмын нөхөдөл гэж ярьж байгаа л та. Намын гишүүдийн бас нэг тийм үнэт зөвлөлт байдлыг бас хангад бас танилцсан өндөр байсан гэдээ сонсч ирсэн. Тэгээ ер нь хувь хүн талдаа их жаргал ахын яг амьдралынхын өөрийнх нь зарчим та жишээ нь өөр хүмүүстэй юу зэгдэх юм. Ер нь юу сурсан те мэдсэн одоо амьдралаас авсан сургамж гэх юм уу? Таны одоо үндсэн цаашдаа жис ингээл мөрдөж байгаа ямар зарчим байна? Зүгээр ингээ анзаараад хахад хүн нэг тийм за суралцахаас өмнө бие хүн болохоос өмнө нөгөө хүний төрсөн, өссөн орчин гэж чухал байд юм болов гэж би хараад байгаа. Тэгээд тухайн үеийн эмээ, өвөө, аав, ээжийн хэлж ярьсан тэр зарчмууд бол миний амьдрал дээр их биелэл олсон. Тэгээ манай ээж бол юу гэхээр хүнтэй сайхан, зөв сайхан харьцжээ. Хүнд сайхан тусалж бай гэдэг. Манай аав бол маш шудраг бай, мөнөнч бай гэдэг ийм сургаалтай. За манай эмээ өвгөнөр бол ерөөсөө энэ утга орны хайрал, тэ байгаль дэлхийгээ хайрал, өвөг дээцийнхээ өвөг түүхийг хайрал гэдгийг ингэ сургадаг байсан. Тэгээ тэр багадаа тэр эмээ өвөө аавч ийсээ сонссон юмуд бол миний амьдралыг биелэл олж ажил дээр ч гэсэн тийм зарчмаар л явсан. Тэгээ одоо юу гэдгийг улс төр ч гэсэн заавал одоо би бол нэг зүйлээ санал нийлдэг. Ямар ч аргаар хамаагүй ялах, ямар ч амбаргаар хамаагүй одоо тэр их мэд төрөх гэдгийг бол хүлээн зөвшөөрч чаддгүй. Яагаад тэгэхээр хүн чинь нэг л амьдрын тийм ээ. Амьдралдаа нэг зөв зарчим гэж бодсон зүйлүүдэд хамт зогсохгүй бол зөвхөн нэг удаа амжилт олохын тулд одоо юу гэдгийг те бусад муу мухай зүйл хийдэг те одоо буруу аргаар юм уу хууль зөвшөөрөгдөөгүй юм арга хэлбэрээр оролцох нь бол буруу гэж боддог. Тэгээ энэ бол миний багадаас уусан хүмүүжил. Нөгөө талаас хүн ярьсан хэлснээсээ босчвол гоо гэж боддог. Нэгэнт бодож жагаад хэлсэн л томд өрөх хэвээр. Тэрнээс цаг үед нь таруулаад буцаал, ухраал, болиол те. Нэг бол худлаа амлалт өгөө. Тий, худлаа амлалт өгөөч гэдэг юм уу. Ямар ч юм би өөрөөсөө урагдаг бол. Нэг басан бол ямар ч байсан хэлсэндээ хөрнө гэж хичээдэг. Тэгээ яг сая өөрт хэллээ л манайхан бас надад тэг зөвлөдөг. Чи улс төр зөвлөдөг гэдэг. Зөөлөн хатуу гэхээсээ илүү тэр нэг зарчим л байгаад байгаа юм л да. Ягаад тэгэхээр энэ цаг үед тийм нэг зөв явна гэдэг юм уу, зөв замаар одоо оролцно гэдэг юм уу, энэ зүйл чинь магадгүй цаг үетэйгээ харахгүй байна л гэж бодоод байгаа. Тэрнээс одоо юу гэдгийг гараал, хашгараал, хэн нэг муулаал тий бүгд болохгүй байна гэж шүүмжлээл тий тэрийг улс төр гэж бас харж болохгүй л гэж боддог би бол тийм ээ. Юмд арай нухацтай хандах хэвээр болохгүй зүйлийг шууд хэлдэг байх хэвээр тооцоо судалгаатай ярих хэвээр шүү дээ. Тэрнээс темпангу ашиж чадаж болохгүй. Буруу зүйлийг хараа зүгээр сууж бас болохгүй тийм ээ. Тэгэхээр энэ болгонд бол одоо зарчим дээр л байх хэвээр гэдэг юм бодолтой явдаг. Ер нь хүүхдүүддээ бол хүүхдүүддээ бол ерөөсөө л үн чадвараар л амьдрал. Өөрийнхөө одоо бид нар бол би хүүхдэд хэлдэг юм хөр. За өөрснөө хөдөлмөрлж өөрийнхөө амьдралыг бүтээ. Аав ээжээс юм харах хэрэггүй. Бид нар аав ээж орчим бол та нарт тийм зөв амьдрах боломжийг ч олгоно. Тэрнээс одоо аав ээжинд баялаг өгүүлэхгүй гэж хэлдэг. Тиймээс манай хүүхдүүд одоо ч хөдөлмөрлөдөг, өөрснөө хөдөлмөрлж баялаг бүтээж өөрийгөө бүтээх гэж ингэж зорддог байгаа. Тэгээ яг хоо манай аавын нэг хатуу гэмээр юм уу гэдэг. Жохон байхад ингээл ийм тийм хий хэлнэ. Тэгээд аава болохгүй байна гэж харахаа. Болохгүй юм хийж байдгүй маа. Бүгд болдог. Чи чадахгүй байна. Сурахын тулд хичээ гэж хэлнэ. Тэгээд тэр зарчмаар л ер нь яваад л ингээл юмний цаана урчгаа. Заримдаа бол хүмүүс үгүй чи мугуу туу юм аа л гэж хэлдэг. Чи ингээд зөрөөдөх юм чи гэл ингээд янз бүр л байдаг л да. Тэгээ яг амьдралдаа бол нэг тиймэрхүү зарчмаар л яваад байгаа. Тэрэндээ бол бат итгэлтэй.
Энээс ухрахгүй л гэж боддог тий. Өнөөдөр нэг юм яриад маргааш өөр үйлдэл хийгээл нөгөөдөр нөгөө угандаа бантаал тий хэлэх үгүй болоо сууж яхаар байгаа сайхан тий явж ийл гэж боддог. Яг энэ нам ус төрийн үйл явдлаас гадна яг хувийн амьдралд бас нэг ингээд хүнд чинь нэг л давхалтай үе байдаг шүү дээ. Одоо нэг бэрхшээл тулгарсан үед жишээ нь одоо ингээд хүмүүс нэг өөрсдийнх нь терапи арга гэж байна л да. Одоо шинэ стрессээ тайлдаг тий. Одоо таны хувьд тиймэрхүү одоо өөрийгөө контролддог стресс тайлдаг ямар арга вэ? Хүн л юм чинь болохгүй юм бол гарна тий. Өвдөж зовох ч үе байла. Тэгээд болохгүй түн зөндөл байж штэ. Тэгээд тэр болгоны дээр бол нэг байгаад байдгүй. Готож гонтаад байдгүй. Тэр нь би бол нэг юм байна. Нэгэн л тохиолдсон бол даваал гарна гэж боддог. Өөр арга байхгүй тий. Хинт ч гомдоод яах юм. Хинт ч одоо буруугаад тахгүй яах юм. За нэгэн л болсон л бол даваал гарна өөр арга байхгүй гэж боддог. Тэгээ яг би нэг стрессээ тайлдаг юм бол жоохон хүмүүс тэр шууд хаалгаж ажиллаж байгаад лимб үлээдэг. Тэгээд нэгсэг лимб үлээгээс уучаар тэгээд гоё болчдөг. Лимб хөгжим таас тоглолт юм тий. Тэгээд миний стресс тайлгаар бол тэр. Тэгээд ер нь тэгэл нэг хүлэн зөвшөөрсөн юм бол юу ч тохиолдсон давхаас аргагүй л гэж боддог. Нэг л болоод ирсэн юмыг одоо яагаад ч буцаахгүй учраас тэгэл даваа гарна л гэж боддог. Одоо нэг нүүр тулна гэсэн үг шүү дээ. Бодтолтой нүүр тулна гэж зарчмыг л одоо яг л хүлэн зөвшөөрсөн гэсэн үг тийм. За ингээд сайхан их жаргал ахыхаа арчилсан намынх нь дэнж дээр ирсэн байна. Энэ дэнж бол сайхан байна. Тэгээ зуншлах хэрвээ. За энэ жил зуншлах маш сайхан байгаа. Ер нь яг манай ноён утгтын ийм тэгш тэмдэглэлт ойтой жил бол яс юм шиг юм зуншлах их сайхан байдаг. Тэгээ утгтын ерөөлтөй хортой зун гэдэг бид нар ярьж байна. Ямар ч байсан бүх сумдаа тэгшхэн сайхан сайхан зунжиж байна. Тэгээ яг бас нэг зөвл энэ жил энэ баяр наадам зэрэгцээд манай ноён утгтын өв соёлыг уламжилж түгээж хамгаалж олон сурч явдаг энэ сайхан тахилч маань бас мөнгө өсөг үзүүллээ. Эсвэл 4 хоногийн өмнө өнгөрсөн байсан шүү дээ. Яг бид бас энэ 1990 онд зах зээл нийгэм шилжилтийн үед анхлан одоо энэ хэд орноос сэргээж энэ ноён утгтын зохиол бүтээлийг олонд хүргэж явсан энэ сайхан үйл хэрэг бол бидний үйл хэрэгтэй салшгүй холбоотой байдаг. Тийм учраас энэ жил наадмынхаа үйл ажиллагаа нэг удаа даалгасах удаа гэдэг байдлаар ярьж байгаа. Тэгээд бас олон хүнээс санал хүсэлт ирээд ямар ч хэсэг тодорхой хэмжээгээр тэмдэглэн өнгөрсөн зүйтэй гэдэг тэмдэглэж байгаа. Тэгэхээр бол ер нь бол ноён утгтын 222 жилийн ой нөгөө талаасаа бас сайхан ойтой ийм болж байна даа гэж бодож байна. Гэтэ яг Монгол наадам ёс байна да тийм боловор болж байна л гэж харж байгаа. Ишээ одоо нөгөө дэнж дээр ишээ ингээ гүүгээ барьцсан байгаад байна. Тэг их жаргалахын бас багнасаа өнгөрөөсөн дэнж гэж түрүүн бас ярьсан. Тийм манай хичнээн гүү барив та. Өвөө эмээ ер нь бүгдээрээ л энэ цаашдын тойроод батгалдаг байсан. Тэгээ мэдээж Монгол наадам бол манайхан голдуу ер нь энэ дэнж дээр ирж бууж наадамд оролцдог. Тэгээ бич бас азтай энэ даван дээр бас аймгийн наадамд морь уралдаж хэд айр хүрч ирсэн. Азтай хүн. Тэгээ бас хожны уламжлаад агаад энэ сайхан дэнж дээрээ буугаад Монгол яс тийм ээ. Сайхан наадмаа үзээд журмын нөхд маань хүрэлцэн ирээд жилийнхээ сайхан үгийг хэлэлцээд ярилцаад бас нэг юм сайхан дурсамжтай өдрүүд бас энд бол тийм аа жилийн жил болдог. Энэ уламжлалынхаа дагуулга гэж зохион байгуулж байна. Харьцангуйс энэ жил зуршлах сайхан байх шиг байна. Тэгээс харьцангуй чигтэй байна. Ер нь говьд бас ингэж надлаасан хэрнээ нэг тийм гоё чигтэй байхыг бол би бол нэг үзээгүй юм байна. Тэгээ анх удаага ийм сайхан зуршлах. Энэ жилийн гоё юм бас бүхэлдээ юм сайхан. Хор бороотой, ногоотой юм сайхан бай. Одоо тэгээд ерөнхийдөө ингээд харахаар те бид нар бол хааш юуны
арчилсан намынхаа гал дээр ирсэн, наадмын асар дээр ирсэн байж байна. Ер нь цаашдаа Дорногов аймгийн арчилсан нам юу хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна? Аймаг одоо энэ бүс нутгийн хөгжлийн ямар чиг баримжаатай бодлого баримталж байна? Хэдий Дорноговд олох болоогүй ч гэлээ. Энэ ч бас нэг цаашдаа улс төрийн намынхаа хувьд ямар улс төрийн бодлого шийдвэрүүд хэрэгжүүлэхээр зорж байна. Тэгээ улс төрийн намын чиг үүрэг бол маш тодорхой. Тэгээ сонгуульд амжилтаа ороход бол оролцдог. Тэгээ сонгуульдаа амжилтаа олох болоогүй ч гэсэн одоо арт түмний гүүр болж тий ард иргэдийн санал хүсэлтийг төрийн түвшинд нь уламжилж магадгүй зарим үед эрх харшин түвшинд хүмүүс хамгаалж гэж ажиллах ёстой. Тийм учраас энэ үүргээ бас ингээ гүйцэтгэхэд ажиллаж байгаа. Тэгээд одоо бол Монгол улсын хэмжээнд эдийн засаг бас амаргүй шүү дээ. Тэгээд энэ цаг үед төрсөн одоо Монгол төрийн шийдвэрт бас иргэдэд хамгаалах, бизнес эрхтээ хамгаалах тийм ээ. Энэ улс орны хөгжил шаардлагатай чухал төслөлтүүд дээр зөв сайхан хэрэгжихэд нь бас дуу хоолойгоор ажиллах хэрэгтэй. Тэр цэмо одоо бол хамгийн чухал нь бол бизнес эрхтээ маш их дэмжих хэрэгтэй. Эндээ эдийн засаг жоох агшчихсан, жоохон өндөрлөлттэй үед бизнесүүд хамгийн хүнд үед болж штэ. Одоо юу гэдгийг татвар төлөгчдийн мөнгөөр төсөв бүрдэж байгаа. Энэ төсвийг бүрдүүлсэн төсвөө бас төр зөв зүйлдээ засуулах дээр бол маш анхаарах хэрэгтэй. Одоо шулуух хууль гэдэг чинь одоо Дорногов аймгийн хэмжээнд чинь сая улсын их хурл тодтол хийгээд 22 тэрбумыг одоо үндсэн төсвөөс хасагдаад танагдаад дахиад Дорногов аймаг сая тодтолоо хийж штэ. Тэгэхэд одоо ард түмэнд хамгийн чухал шаардлагатай үер усны далайн байгуулах ажлыг хасчаад дараагаар нь 877 сая өөртөө унаа аваад машина хуулиад байж штэ. Энэ бол өөрөөсөө ажиллах. Дээрээс нь аймгийн эрдэнэ урд төлөвлөгч нь гадаад одоо төрийн төсвийн мөнгөөр татвар төлөвчдийн мөнгөөр аялаа авч идэг тийм ээ. Тэгээ энэ яг хуу сөрөг хүчин гэдлээс шүүмжин гэхээс илүүтэй. Энэ ард түмний татвараар санхүүж байгаа төр өөрөө төсөө өөрчлөлттэй зарцуулах гэсэн. Алигаа тавьчих болох уу тий? Алигаа зарцуулах уу? Ярим гэж чухал юм байна тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлээр анхаарах хэрэгтэй. Яг нөгөө талаасаа бол энэ сүүлийн хэдэн жил бол нэг намд анхааралцлаад бүх шатандаа хяналтгүй болж байна. Одоо тэр уудуутай буруу хууль зөрчсөн бүх асуудлыг ярихаар хяндаг газаргүй болчлоо. Хариуцлага үүдэх газар болчлоо. Үндсэндээ засаглалын хямрал буюу хариуцлагагүй хямрал бол сорны мэдээ байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бол арсан нам бас дангаараа боллоо тий. Хамтарсан засгийн үед бас ярих юм бас байсан байх. Ээж болохгүй ч байсан болоо. Дээд түвшиндээ тий. Дээд түвшиндээ. Тэгэхээр одоо бол арт түмэн юу өсч яах гэхээр ерөөсөө шудрах засаглал өсөж шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл дээр одоо арсан нам үүргээ өсгөх гэж харж байгаа. Тэгэл түрэн бас таны хэлдэг нь олон дулгуурт эдийн засгийн одоо хөгжлийг дэмжих бодлогыг те мөн төр засаг бас бариад төр засагч гэлтгөө анхаарчныхаа түвшинд аймгийн удирдлагууд те санаж бодох зүйл нь юу гэдгийг магадгүй тэрэн дээр бас нэг хөгжлийн бодлого тодорхойлох чиглэлд заавал бид нар олох басан гэхээс илүү тийм хамтрах магадгүй нөгөө талаас сонсох тиймэрхүү одоо либерал арчилсан үзэл баримтлал магадгүй хэзээ нэг цаг тогтдох байх гэсэн итгэл найдар бас байдаг бах манай Дорногов арчилсан намынханд. Одоо улс орны хөгжлөд юм уу, бүс нутгийн хөгжлөд юм уу, аймгийн хөгжлийг юугаар тодорхойлох вэ гэхээр тодорхой шүү дээ. Хүмүүс нэр эрүүл байна, тийм ээ. Эрүүл мэндийн асуудал хэр байгаа. Хөгжил байгаа мó юм тий. Улс орны төсөв өндөр байгаа тий. Дээрээс нь иргэдийн амжиргаа дээлж байгаа мó тий. Энэ урал хэмжин шүү дээ. Тэрнээс одоо үгүй үр зээлтэй байд юм уу? Эсвэл тэр орон нутгийн учиргүй татварын мөнгөө байшин барилгавал тэрүүгээр хэмжихгүй шүү дээ. Тэгэхээр энэ гол үзэл ерөөсөө л энэ. Тэгэхээр би түрүү нэг тачиг татаад байгаа зүйл те хүний хөгжил те. Хүн нь хэр одоо хөгжцээ. Хүнийх нь амьдрах орчин хэр байгаа юм те. Энийг л хэмжигдэнэ. Тэгэхээр энэ дээр л тодорхой анхаарах хэрэгтэй. Тийшээ бодлого чиглэлтэй. Тэр босрал руугаа эрүүл мэнд рүүгээ иргэдийн амжааргаа буюу бизнесийг дэмжих чиглэлд ажиллах хэрэгтэй. Арсан нам бол ерөөсөө үзэл баримт тодорхой шүү дээ. Хувийн дэмжнэ. Тэ? Төр дарамтыг хөгжүүлж болохгүй. Бизнесийг дэмжиж, бизнесийнх нь ашгаа олоод тэнд тодорхой хуваараа тэр хууль намын дагуу татгалзаад тэр бүрдсэн татвар төр санхүүжээд тэр ард түмэнд хэрэгтэй санхүүжилтийг хийгээд иргэдийн амьдрах орчин сайжруулах. Ерөөсөө энгийн логик шүү дээ, тийм ээ. Энд нь одоо маш зөв координац буюу менежмент хийж төр зөв ажиллах гэсэн үг тийм. Тэр өөрөө бидний эзэн биш, бидэнд үйлчлэх ёстой үг нь үйлчилгээний менежментийн байгууллага шүү дээ. Тэр агуулгаар нь одоо
яг тэ заавал улс төрийн талаас нь харах гэхээс илүү юу н альва улс төрийн нам, орой улс төрийн хүчин, альва улс төрч бүгдээрээ л энэ зарчмын юм ойлгоо яг тэн дээрээ өнч дург ажиллах юм бол энэ улс амархаа өгч гэж боддог шүү дээ. Тэгэд өнөөдөр миний урилгыг хүлээж авч нин нөгөө тэ хувийн амьдрал үүх түүх намтар за тэгэл Дорногов аймгийн Арчилсан намын сонин сайхнаас хуваалцаад тэгээд ийм сайхан яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. За бас та бүхэнд маш их баярлалаа. Бүр ингээд зорж ирээд сайхан ярилцаад заримдаа сайхан ярмаар санагддаг зүйлийг маань сайхан асууж ярилцсанд тэгээд одоо энэ бүр холыг зориод гинт ингээ хүрээд маш их баярлалаа. Яваас ингээ баяр наадмын үеэр сайхан журмагтаа ингээ сайхан мэдээж дээрээ байж хад та бүхэнтэйгээ ярилцах, баяраа хуваалцах, бодлоо хуваалцах үнээр сайхан болаа. Тэгээд та бүхний ажиллаж гисэн өндрөөс нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгээд миний хэлэх дуртай үг энэ бол англи зүрд зүг. Тэгээд чи хаа хүрэхээ мэдэхгүй бол альч зүгийн салхич чамд тус болохгүй гэж үгээдэг. Тэгэхээр та бүхний маань салхи зөв зөвхтүүлээж зөв зүйлийг авчрах болтугай. Урдахгүй бас Дорноговд Арчлын салхи хүлээж та бүхэн минь олох болох болтугай гэсэн ерөөлөөр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. За гэлээ. За. Ажигсан сайсан. Энэ жах таны гоё дуу дуулаад өгөөч. Яах яа. Та гоё дуулсан шүү дээ. Тэгээ та үлэмжийн чанараа зүгээр аялаад өгч. Таалматын дуу хальт. За тэгээ. Санахан бодохоро саравчлахан харамара нүүднээ хара сохнгасан миний нутаг дамда авалцгаа. Стабэс. За баярлалаа гэж байна.